Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн энх төвшин нарын 6 гишүүнээс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлцгээс асуудлыг хууль зүйн байнгын хорооны 2026 оны 6-р сарын 2-ны өдрийн хурлаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч хуулийн этгээдэд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах, тодорхой үйл ажиллагааг эрхлэх эрхийг түтгэлзүүлэх, талсан сэргийлэх арга хэмжээ авахтай холбогдсон үүсдэг зохицуулалтын дутагдлыг арилгах, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хууль санаачлагч хуулийн төсөл батлагснаар иргэн хуулийн этгээд болон төрийн байгууллагад нэмэлт зардал үүсэхгүй гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг Парламентын цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэхэд Улсын их хурлын гишүүн Баасан Жаргал хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хүний эрх хэрэгжүүлэх хязгаарлах зохицуулалтын хуулийн төсөлд улсын дээд шүүх болон улсын ерөнхий прокуророор санал авах зохицуулалтын хүрээнд дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийг дэмжээгүй талаарх саналын үндслэл тайлбарыг судлан үзэж тэдгээрийг хуулийн төсөлд тусгасан хэсэг талаар Улсын их хурлын гишүүн Цогтбаатар хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу хүний эрхийн үндэсний комиссаас авсан санал авсан хэсэг талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Сайн Зориг хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу улсын дээд шүүх, улсын ерөнхий прокуророос авсан саналыг өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тавсаргаж холбогдох үндслэл мэдээллийг тусгах шаардлагатай талаар мөн Улсын их хурл өргөн мэдүүлсэн болон хилцүүлгийн шатанд байгаа эрүүгийн үйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд нэгтгэн хэлцэх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Амар сайхан хууль зүйн дотоод хэргийн яамнаас уг хуулийн төслийн зохицуулалт хит ерөнхий тодорхой бус байна гэсэн санал өгсөнтэй холбогдуулан төслийн агуулга хамар хүрээ эрх зүйн үр дагаврыг илүү наривчлан тодорхой болгож хэрэгжилтийг хангахуйц байдлаар боловсронгуй болох шаардлагатай талаар мөн Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрүүгийн болон процессын хуулийн төслүүдийн уялдааг хангаж давхардал зөрчлийг арилгах зорилгоор нэгтгэн хэлцэх зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Д. Цогтбаатар хуулийн төслийн зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд цаашид эрүүгийн болон эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болох асуудлыг засгийн газраас системтэйгээр боловсруулж Улсын их хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй талаар тус үг хэлж байр суурь илэрхийллээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явуулахад эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын өрөөнд хэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7%-аар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх хэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал түгэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье.